359-р анги. Эрчүүдийн дайсан. Настан, гойж байна штэ. Баянфэй бидэхэд найзууд болохоор би тэдний хэсэгт ормоор байна. Яг энэ үед Тан Ийшүү тосгоны Настангаас гойж байлаа. Зэлийн түүний хэсэгт ороогүй болохоор тэр Зэлиний байгаа хэсэгт орохыг хүссэн юм. Гэвч түүний хүсэлтийг менежер Настан тоосон чгүй. Хөмбөр Зэлиний хэсэгт орчих юм бол энэ арга хэмжээ яаж урагшилах юм? Хараач, Зэлийн авхаа биш үү? Ваа, мөн байна. Тэр арай манай хэсэгт орох гэж байгаа юм байх та. Яг энэ үед цугласан хүмүүс гайхширан хаашгирч хөмбөрөл тийшээ харлаа. Зэлийн үнэхээр тэдний зүг алхаж байв. Түүнийг харсан менежер Настан угтахаар очоод ингэж хэлэв. Зэлийн авхаа ямар хэрэг гарав? Настан шүү, би танаас нэг хүн авмаар байна. Гэж Зэлиний үзэгслэн төгс хоолой сонсогдов. Түүний хоолойг сонссон хэн ч мансуурхаар байсан юм. Дээрээс нь үзэгслэн төгс царайг нь харсан хэний ч зүрх суг үсрэг шахаж байлаа. Зэлийн авхаа хэнийг авмаар байгаа юм? Гэж менежер Настан хэцүү байдалд орсон шинжтэй асуулаа. Тэр татгал загуужгэлээ сонирхон асуусан юм. Түүнийг. Зэлийн хурууга гоцойлгон Чүфэн рүү заалаа. Яг энэ үед Чүфэний хойно байсан залуусын зүрх нь улам хүчтэй цохилж байж ядав. Чүфэний хажууд байсан Шүү Зонгю Жие Цэммийн хоёр хүртэл догдолсон юм. Зэлийн өөрийн биеэр хүн урьж байна гэхээр тэр хүн нь таалагдсан гэсэн үг. Хүн бүрэл тэр хүн нь байхыг хүсэж байгаа. Муу шүү. Баярлаж байгаа хүмүүсийн хажууд Чүфэн битүүхэн хараалаа. Хэрвээ тэр Зэлинтэй явах юм бол асар их аюулд орно. Зэлийн авах намайг хэлээд байна уу? Яг энэ үед нэгэн залуу итгэж ядан өндөйн босоод асуулаа. Чи бишээ, чиний ард байгаа. Гэд Зэлийн хөмсгөө зангидан түүний хойно байгаа Чүфэн рүү заав. Тэрийг харсан Чүфэн ч сандран Гүбогийн ард орж нуугдлаа. Чүфэн, би чамайг хэлээд байна. Хаана нуугдаад байна? Гэвч Зэлийн хэнэж төсөөлөөгүйгээр Чүфэний нэрийг чангаар дуудсан юм. Юу? Чүфэн? Гентийн өөрчлөлтийг харсан эрчвэ, эмчвэ бүгд л Чүфэн рүү ширтлээ. Зарим нь гайхсан шинжтэй, зарим нь атаархсан шинжтэй харж байв. Зарим нь бүр алах хүслээр дүүрэн харцаар ширтэж байлаа. Яг энэ үед хамгийн их гайхширсан хүн нь Чүфэн өөрөө байсан юм. Тэр арга ядсан царай гарган байрандаа мэлрэн зогсож байлаа. Зэлийн хурдтай алхан түүний байгаа газар ирээд Чүфэний гараас нь атхан хүмүүсийн дундаас хүчээр хөдлөн гарав. Тэгээд менежер Настангийн өмнө ирээд ингэж хэллээ. Настан, энэ байна. Үгээ хэлж дуусаад эргэж харалгүй Чүфэнийг дагуулад өөрийнхөө группт оруулчихав. Энэ Чүфэн Зэлийн хоёрыг холдохыг харсан Гүбо Шүү Зонгю хоёр нэгэн рүүгээ гайхан харлаа. Тэд Чүфэнтэй нэлээд дотнч гэлээ харцанд нь өөрийн эрэхгүй атаархал тодорч байв. Гэхдээ Шүү Зонгю эхэлж тайвшран инээмсэглээд ингэж хэллээ. Чүфэн ч их азтай золиг юм аа. Гүбоч толгой дохин хариулав. Дээрэс нь тэр хоёр хоорондоо их таарсан хосууд юм. Гэвч тэр хоёроос бусад хүмүүс ясандаа тултал атаархаж байсан юм. Ялангуяа Жие Цэммийн Тан Ийшүү хоёр. Тэд шүдэ бутартал 100 холгүй байв. Тэдний дурлсан хүн нь нүднийх нь өмнө өөр нэгэн хүнийг хөдлөөд явхад яаж ч үзэн ядахгүй байх вүлээ. Энэ явдал тэдэнд хардалт атаархал гэж юу байдгийг мэдрүүлсэн юм. Харин нөгөө хэсгийн залуус галзууртлаа уурлаж байлаа. Ялангуяа Баянфэй, Сон Цзинфэн, Лю Шао Яо. Ууралснасаа болж тэдний царайнд цайж харцсан хүйтрэв. Тэд Зэлинтэй нэг хэсэгт орсон болохоор түүнтэй дотносох магадлал өндөр гэж бодож байсан. Гэтэл Зэлийн аль хэдийн Азурын нутгийн нус хайд дурлжсан биш үсттэй. Тэд хичнээн дурамжхан байсан ч гэлээ алдарт тосгоны менежер Настангийн өмнө төвчхээс өөр аргагүй байв.
Зэйлийн Чүфэнийг дагуулan өөрийнхөө багт авч ирэх үед өөр нэгэн хүн алхан ирлээ. Лиу Зизүн. Лиу Зизүн сүүн цуглаанд оролцоогүй ч гэлээ. Алдарт тосгоны шилдэг сурагч болохоор энэ арга хэмжээнд оролцож байгаа. Дээрээс нь Зэйлиний үйлдэлийг хараад тэр ч мөн адил дурамжхан байсан юм. Тэр Чүфэн Зэйлийн хоёрын өмнө ирээд инээмсэглэн хэллээ. Номын дүү Зэйлин, хоёр хэсгийн хуваарлтыг настангууд бэлдсэн. Чи дур мэдэж өөрчилж болохгүй үсттэй. Лиу Зизүнийг саад болохыг харсан Зэйлин ялдам инээмсэглээд ингэж хэлэв. Настан аль хэдийн зөвшөөрчихсөн болохоор чи оролцох хэрэггүй. Үгээ хэлж дуусаад Зэйлин түүнийг тоосончгүй Чүфэний гарнаас татан багтаа очив. Түүнийг харсан Лиу Зизүний харц нь хүйтэрлээ. Гэхдээ тэр Зэйлин рүү биш харин Чүфэн рүү ширтэж байсан юм. Би ч ингээд балардгийн байж энэ охины өрхөнд орчих гэж. Чүфэн өөрөө ертөнц бүтээгч болохоор тэнд байсан бүх эрчүүдийн харц өөр дээр нь бууж байгааг сайн мэдэрч байсан юм. Тэр Зэйлиний өрхөнд орж хүчээр бүх эрчүүдийн дайсан болсноо ойлгосон юм. Гэсэн ч түүнд хийж чадах зүйл байхгүй байв. Ийм үзэсгэлэнтэй бяцхан охины хүсэлтээс яаж ч татгалзах вүлээ. Тэглээч менежер Настан зөвшөөрчхөд байхад юу гэж Чүфэн татгалзах вдэ. Нэгэнт ийм зүйл болсноос хойш яагаад боломжийг ашиглаад Зэйлинд жаахан хүрч болохгүй гэж гэсэн бодол түүний толгойд төрөн Зэйлиний зуурсан гараас гараа суглан гаргаад Зэйлиний алганаас нь атхан хөдөлсөн юм. Чи гараа атгуулахыг мэдэрсэн Зэйлиний царай ховирч гараа суг татан аваад Чүфэн рүү хүйтнэр ширтэн хэллээ. Чамд сайн болсон гихмэд дэмийн бодсны хэрэггүй. Би чамайг ам алдаад миний нууцыг хэлж хвил гэж айж байна. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 360 дугаар анги. Халдшгүй. Зэйлиний Чүфэнийг чирж явсан талаарх шуугаан намжсны дараа онцгой арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Оролцогчид хоёр хэсэг болж салсны дараа хоёр настан тэднийг замчлан аюулгүй бүс рүү дагуулan явлаа. Чүфэний байсан хэсэгт 500 гаруй залуус байсан ба ердөө 50 бүсгүйчүүд л байв. Менежер Настан Лиу Зизүн хоёроос бусад бүх эрчүүд сүүн цуглааны оролцогчид байсан юм. Зүүр үгээр зүүрлэх юм бол дэндүү олон чон, дэндүү цөөхөн хонь байлаа. 9 нутгийн гот суутнууд гоо бүсгүйчүүдэд таалагдахын тулд байдаг бүхий л арга хэрэглэж байв. Ялангуяа Зэйлиний анхаарлыг татах гэж олон залуус ойртсон ч бүгд түүнд хөөгдсөн юм. Алдарт урилга авсан Сон Цзинфэн, Ба Юнфэй, Лиу Шаояо хүртэл түүнд ойртож чадсангүй. Тэднийг харсан менежер Настан хүртэл арга ядан толгоогоос хэгсэрсэн юм. Зэйлийн эрчүүдийг өөрөөс нь 1000 бээрийн зайтай яв гэж тушаах үед менежер Настанд хийж чадах зүйл байхгүй байлаа. Учир нь Зэйлиний өвөө нь алдарт тосгоны захирагч хүртэл айдаг хөгшин, дээрэс нь ач охинтой ам. Гэхдээ бүх зүйлд онцгой тохиолдол байдаг. Тэр нь Чүфэн. Зэйлийн бүх эрчүүдийн өөрөөс нь 1000 бээр зайтай яв гэж тушаасан ч Чүфэнийг хажуунаасаа холдуулахгүй байлаа. Чүфэн хичнээн явахыг хүссэн ч Зэйлин зөвшөөрөхгүй байсан юм. Хамгийн төвчшгүй зүйл нь Чүфэн зугтах гэж оролдоод чадахгүй болохоор хамаа намаагүй болсон юм. Тэр Зэйлинтэй дотносох гэж оролдохын зэрэгцээ үе далимдуулан гараас нь атгаж байлаа. Түүнийг харсан эрчүүд дэлбэрэх шахаж байв. Сон Цзинфэн, Ба Юнфэй, Лиу Шаояо гурав Чүфэн Зэйлийн хоёрын замыг хаагаад ширүүнгэгчин загналаа. Чала, томоотой байгаарай. Зэйлийн авахад битгий гар хүрээд бай. Яг энэ үед Зэйлинтэй ярилцаж байсан Чүфэний царай нь ховирч хариу хэрэлдэх гэж байсан ч Зэйлийн өмнөөс нь ярьсан юм. Та нарт бид хоёрын хэрэг ямар хамаатай юм? Ахад миний замыг хаах юм бол дэмий шүү. Гэж Зэйлиний ялдан мөртлөө захирангуй хоолой сонсогдлоо. Бид яг энэ үед Сон Цзинфэн тэр гурав юу гэхээч мэдэхгүй байв.
Тэд Зейлинийг өмөөрч дотносох санаатай байсан ч тэгэх боломж нь гарсангүй. Тэдэнд өөрсдийгөө өмгөөлөх шалтак байхгүй байсан болохоор гутарсан царайтай буцацгаав. Тэд ёстой л нүүр хийх газаргүй болсон юм. Чи одоо болтол надад дургүй гэх гээд байна уу? Чи надад дургүй юм бол яагаад тусалж байгаа юм? Гэж Чүфэн инээмсэглэн асуугаад Зейлиний бүсэлхий рүү гараа сунган ойртов. Зейлин яагаад түүнийг хажуудаа байлгаад байгааг тэр ойлгохгүй байсан ч боломжийг ашиглаад сайхан далимдуулж байлаа. Чүфэнийг хүсэж байгаа зүйл бол Зейлинийг твчихгүй болтол нь уурлуулад хөөгдөх. Тэгж байж л Чүфэн тэднээс салж өөрийнхөө замаар явж чадна. Одоо байдал тогтворгүй байгаа. Дээрээс нь менежер Настанг явсны дараа Чүфэн ямар аюулд орохыг хэн мэдлээ? Бусад хүмүүс битгий хэл ганц Зейлин л түүний аминд халтай. Чүфэний гар ойртохыг харсан Зейлиний царай нь ховрон хурдан гэгч нь бултаад Чүфэн рүү хүйтнээр ширтэн ингэж хэлэв. Битгий мөрөөдөд угаарай. Би зүгээр л өөрийнхөө асуудалд бусдыг хутгах дургүй. Шалтак тоочоод л бай. Хүмүүс үнэмшгээр шалтак хэлсэн чинь дээр байх шүү. Би ч гэсэн итгэхгүй л байна. Чамайг надад ухаангүй дурлсан гэдгийг чинь л сайн мэдэж байна. Тэгээд л янз бүрийн тэнэг шалтак хэлж намайг хажуудаа байлгаж байгаа байлгүй. Чүфэний уруулан нумран инээмсэглээд Зейлиний хоёр том уул руу нь ширтээд өөрийн эрэхгүй хэлээ гарган уруулаад олов. Чи би чам шиг ичхүргүй амтан харж байсангүй. Би юу гэж Зейлиний жижигхэн царай ууралснаасаа болж улайв. Түүний харцанд алах хүсэл хүртэл тодорсон ч удалгүй дарагдсан юм. Эцэст нь тэр хүйтнээр ширвээд урагш алхлаа. Хэр удаан тэсгийгч нь харъя л да. Гэж Чүфэн инээмсэглэн хойноос нь гуйлээ. Хөөе охин, битгий уурлаа. Би чамд гоё онгоо ярьж өгье. Сонсохгүй. Тэгвэл чи надад гоё юм ярьж өгөх юм уу? Хамаатат. Хүмүүс Чүфэнийг хязгаарч авч чадахгүй зүйлийнхэн хойноос гүйж байна гэж бодож байсан ч өөрсдөө түнд ойртож чадахгүй байлаа. Зейлин Чүфэнийг жигшиж байгаа ч гэлээ хажуунаасаа холдуулахгүй байгаа нь өөртөө л асуудал удаж байна гэж харж байгаа хүмүүс бодлоо. Чүфэний шоглоомноос болж уурлаж байгаа Зейлинийг харсан хүмүүс гүйж очоод Чүфэнийг болгож өгмөр байсан ч түрүүний Сон Цинфэн тэр хэдийг санаад тэр бодлоо авч хайсан юм. Новшигч Азурын нутгийн нуцгаагийн юун тийм илүү болоод Зейлин авхагийн сэтгэлийг булаадаг байна гэж Сон Цинфэн шүдээ зун хэллээ. Тоо томшгүй олон охин найрсан тэр нэгмүү хөдөөний нусгайн доор орно гэж бодож ч байсангүй. Хэм мэдхэв магадгүй тэр хоёр таарсан таар шуудаанууд юм байлгүй гэж Баянфэй арга ядан инээмсэглэв. Миний харж байгаагаар Зейлин авхай Чүфэнд үнэхээр дургүй байх. Гэхдээ тэд өмнө нь нэг нэгнээ таньдаг байсан байх гэж бодож байна. Магадгүй тэдний дунд бусдад хэлж болохгүй нууц байгаа ч юм бэлүү гэж Лю Шао яв таамаглалаа. Мэдхгүй юм бол битгий дэмэрэд бай. Юу гэж Зейлин авхай түүн шиг яманд дурладаг юм? Яг энэ үед мөс мэт хөйтөн хоол тэдний араас сонсогдов. Хойш эргэж хартал Лю Зизүн зогсож байлаа. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.